10 жилийн өмнө юм уу 20 жилийн өмнө нэг жоох хүүхдүүд бацаанууд пүүз өмсдөг ч гэдэм үү те нэг тийм ойлголттой байсан бол одоо тийм байхгүй шүү. Өөр дэлхийн олон орнуудад байдаггүй тийм ховор пүүснүүдийн цуглуулгатай хүмүүс маш их байна. Тэгээ цуглуулах нь өөрөө нэг төрлийн айгуу гоё хобби болж байна тий. Би цуглуулагч гэхээсээ илүү зарах тал дээр арай илүү мэргэссэн бол гэж өөрийгөө боддог. Хосоор нэгээ салгахад 22 шиг деталь салдаг байгаа. Кастом хийхэд хамгийн тохиромжтой пүүз нь Air Force. Маркетинг хуучих тусмаа тийм үнэтэй үед шүү дээ. Пүүз ч одоо тэгэл бүр дээр үеийн бүр амар өвжи пүүснүүд л амар үнэтэй шүү дээ. Спорт гутал. Энэ бол бидний хэлж занснаар пүүз. Пүүзийг дангаад спортын тамирчдын хувцас өмсгөлийн нэг хэсэг. Мөн зөвхөн залуу үеийнхний хэрэглээ гэдэг ойлголт ард үлдсэн. Дэлхийн загварын чиг хандлага болоод цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж байдаг. Гудамжны соёлтой салшгүй холбоотой пүүз нь өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, өөрийн төр төрхөө бүрдүүлэх хувцлалтын нэгэн чухал хэсэг болоод байна. Технологи нь улам бүр хөгжиж, зөвхөн тухайн хүнд зориулан үйлдвэрлэгдэж байгаа нь гангараа гэхээсээ илүүтэй эрүүл мэнд талаас ч улам өргөн хүрээнд хэрэглэх шалтгаан болж байгаа юм. Манай оронд ч мөн пүүзний соёл нь зогсолтгүй хөгжинд дэлгэрсээр бүхий л насныхны өдөр тутмын байнгын хэрэглээ болоод байна. Манай Монголын пүүзний соёл бол яг яалтч хүнийг жилээр бол хоцорж явдیں۔ Өмнөх 1-2 жил дэжтэй гадаад ер нь Air Jordan-ыг бол тренд болсон байхгүй. Тэр нь одоо яг энэ жил Монголд орж иж. Тэр зөрөг ерөөхдөө бидний 2 жилийн дараа ч юм уу ерөөхдөө арилгахаар ямар нэгэн байдлаар энэ худалдааныхаа бодлогод нийцүүлээд ингээ явъя гэсэн бодолтой байна. Жил болгонд гардаг одоо байн гарч байгаа загварууд Монголд нэг жилийн жоохон дараа ингэ мод бол юм хүмүүс таних чиглэлт юм гэж боддог. Шинэ загвар ингэсэн тэгсэн гэхээр хүмүүс ер нь нэг сонирхгүй хуучны юмдаа жоохон дуртай. Тэгээ явж байгаа жилийн дараагаас ингээд мэдээлэл аваад ч юм ингээд байн харсаар аваад дасч эхэлт юм уу те. Монгол жоохон тэр нь жоохон нэг жилээр хоцорно гэж боддог. Дэлхийн нийтийн загварууд ба шүү дээ те. EC ч юм уу Jordan эдрэл яг цаг алдахгүй ер нь хөгж авч боддог. 10 жилийн өмнө юм уу 20 жилийн өмнө нэг жоох хүүхдүүд бацаанууд пүүз өмсдөг ч гэдэм үү те нэг тийм ойлголттой байсан бол одоо тийм байхгүй соёл нь бол тултлаа явж байгаа. Дээрээс нь охтууд бүсгүүчүүд энэ зөвхөн одоо спортын хүмүүсдэг биш бүх насныхан бүх одоо хүмүүс өмсч болдог гэдгийг ойлгосон гэдгээр хэл гоё явж байна гэж боддог шүү дээ. Манай монголчууд 3 сая хүнтэй мөртлөө дэлхийн олон орнуудад байдаггүй тийм ховор пүүснүүдийн цуглуулгатай хүмүүс маш их байна. Яг нөгөө хүн амаар нь бус орнуудтай харьцуулбал тийм пүүсний соёл бол маш их сайн дэлгэрсэн гэж үзэж байгаа. Жишээ нь Оростой ингээл харьцуулаад үзэхэд манайх бол хамаагүй илүү байгаа байхгүй. Соёлын хувьд одоо марк гэх юм уу те. Одоо маркетинг хуучих тусмаа тийм үнэтэй үед шүү дээ. Пүүз ч одоо тэгэл бүр дээр үеийн бүр амар өвжи пүүснүүд л амар үнэтэй шүү дээ. Хуучны үеэ бодоход одоо бол пүүсэнд сонирхдаг хүмүүс нь охид залуучууд аягүй их болчиход шүү дээ. Улам насжилтан залуучийн тухайн үеийн сонирхдаг байсан хүмүүс нь хүртэл пүүсний соёлоосоо пүүснээсээ гарч чадахгүй тий хуучны пүүснүүдээ авч ийн хадгалж ийн. Пүүз бол өөрөө тийм спортын хэрэглээ, тусгай хэрэглээний маягтай зүйл олон жилийн турш явсан бол сүүлийн одоо 20 гаруй жилийн дотор бол пүүз бол хүн болгоны өмсдөг өдөр тутмын хувцалтын нэг зүйлд болж хувирлаа. Ягаад ийм ялгаа гарч байгаа юм бэ гэдгийг бол хэд хэдэн бас нийгмийн хүчин зүйлтэй холбож үзэх хэрэгтэй болов гэж боддог. За нэгдүгээр хэвтэн 5 хүн бод монголчуудын гадаадтай харьцах, улс орнуудад аялах, зуучлах, ажиллах, амьдрах үзэгдэл бол урд өмнө байгаа өөрөө өслөө. Тэгэхээр эндээс бол тэр амьдарч байгаа улс орноос тухайн улс орны соёлын нэвчлэлтүүд бол хүчтэй орж ирж байна. Хоёрдугаарт нь бол бас хүмүүс харьцангуй тийм өөр дэвтэйхэн байх тийм прагматик хандах байдлаар ханддаг болоо онцлолтондоо. Пүүз бол өөрөө хөнгөн тийм ээ хөл дэвтэйхэн зөөдөн гэдэг учраас энийг хүн болгон өмсөх дуртай болж байна. Гуравдугаарт нь бол бас олон нийтийн санал бодол бол их өөрчлөгдлөө. Урд нь одоо хүн насандаа тохироог зөөд өмслөө гэдэг их шүмжлэлтэй ханддаг байсан бол өнөөдөр тэрийг болчлоо. Өнөөдөр бол
тэр хүн юу өмсгөн тэр хүний эрхийн асуудал тийм ээ. Энэ бүхэн бол нөгөө пүүз гэдэг бол хин нэгэн бүлгийнч байдаг юм уу цөөнхийн хувцалт биш. Энэ бол бүх нийтийн хувцалтын шинжтэй өдөр тутмын одоо зайлшгүй хэрэглээ болж хувирсан. Фэшны хувьд ярих юм бол мэдээж гутал гэдэг зүйл бол угаасаа л голлох одоо байр суурийг эзэлдэг. За тэрэн дунд бол мэдээж сникер бол сүүлийн хэдэн жил бол маш хүчтэй орж ирлээ. Манай Монголд гэсэн үг. Одоо өмд цамцыг нь хосоор нь хардаг хэрнээ одоо нэгсэндээ сникерийн бүр тусад нь одоо нүд тусгаж хардаг болсон. Тэгэхээр энэ мань өөрөө фэшн бас эзлэх хувь нөлөө нас тийм хэмжээгээр том байна л гэж бодож байна. Сүүлийн ингээ 2-3 жилийг харахад монголчууд арай илүүтэйгээр өдөр тутам өмсдөг пүүзээ өмсдөг болоо заалны пүүзийг зөвхөн зааланд өмсдөг гэдгийг аюул сайн ойлгоод эхэлсэн. Одоо миний өмсдөг хобби гэж заавал зааланд өмсгөж биш. Ер нь өдөр тутамдаа галдуур амьдралын хэрэглээ болгоод өмсөж бас болдог. Пүүзний соёл бол ерөөхдөө Монголын залуучуудад өргөн дэлгэрсэн юм шиг санагдсан надад. Монголын пүүзний соёлыг ч юм бол 2011 оноос өмнөх гэж нэг хуваах, хойших гэж нэг хувааж үзэх байх гэж би өөрөө боддتي. Ягаад тэгэхээр 2011 онд энэ Монгол сникер толгойд гарч ирсэн. Тэр хамгийн их Монголын пүүз нөлөөлсөн гэж боддог. Монгол сникер толгойдын хөдөлгөөний эхлүүлж байхдаа нэг л юм зорьсон бид нар хотын соёлын хувцлах соёлыг хүүхд залуучуудад илүү түгээе те. Зүгээр л пүүз цуглуулдаг олон пүүзтэй тэрийг гайхуулах биш байхгүй юм чи. Пүүзээ гоё өмсөе, цэвэрхэн өмсөе, яаж өмсөх ёстой юм те, яаж хувцаа хослуулж өмсвөл зүгээр байдгийн ч гэдэм үү. Залуучууд маань бас нэлээд мэдээлэл авдаг болсон баг. Тэгээд яг энэ дагуудаа ч гэсэн би бол одоо яг Монголд энэ пүүзний зах зээл дээр дэлгүүрүүд бол ялангуяа бүр маш эрчтэй нэмэгдсэн гэж бодож байгаа. Анхны өр пүүз одолж авч ил 2006 онд Америкт очиод тэгээ яг хүсэж исэн дорлж исэн пүүзэнтэй цуглуулж эхэлсэн байдэ. Одоо пүүз цуглуулад 15 жил болж байгаа юм. Энэ Америкт байдаг л та. 93 оны намар Монголд анх удаа NBA-ийн тоглолт бичлэгээр гарсан те Chicago Bulls Phoenix Suns багуудын финал гараад сагсны шийдэн дээр тоглодог болж эхлээд одоо ботинктой гуталтаа тоглох хэцүү тэгээд тэр үеэс пүүз сонирхож эхэлсэн гэж боддоо шүү дээ. Монголчин бас одоо нөгөө рэп бүжиг гэдэг юм чи их дэлгэрээд тэгээ ахнар Ice Top гэдэг бүжгийн хамтлагтай. Одоо хангаах чахваах хоёр ээж аав нар нь гадагшаа дотгошоо их явдаг ийм ажилдаа тухайн үед чинь бас нэг арай боломжтой айлууд байж таарсан. Тэгэл ах нарын одоо нэг хуучин бүүз энтрийг аваад нөгөөд чинь надад өгөөл ч юм уу те. Тэгэл ер нь бүүз рүү анх орсон баг та. Өөр гутлын ингээд хаягтай дэлгүүрээс Лос Анжелес. Тэгээ орсон чинь манад байдгүй. Зарагдааг утсан бүүзнүүд ингээд бүгдийн дэлгээ тавьсан. Тэгээ хамдраад одоо тухайн Данком гэхэд $29 гэж жишээ нь одоо Монголд од болж байсан, хит болж байсан. Данком Пейтн одоо энэ Battleground дээр чинь ингээл бөөнөр наавал тэгэл нэг нэгээр өдөр болгон бараг ээлж шахаа өмсөөл юм үзэг юм шиг л байлаа та Америктчууд тэгэж ер нь бүү цуглуулж эхэлж байсан. Цуглуулга бол нэг 2001-2 оноос тэгсэн л дээ. Америкт өөрөө амьд сургууль сураад амьдардаг байсан. Тэгээ тэр үеэс төрчмтэй цуглуулга хийж эхэлсэн. Одоо авч авах бүхий бүснүүдийг авсан. Нэг хэсэг бол буруу унтлагын өрөөтэй байранд бараг тэргээр нь дүүрэн шахуу 800 гаруй бүүцэн дунд л амьдарч байдаг шүү ганцаараа. 98 онд ч юм уу санаж байгаа шүү дээ тий. Тэр үед л тэгээд нөгөө байрны ах нар ориг пүүз өмсдөг байсан. 36 харьцмарын одоо нийлэрлэгээд төстэй тэр үед нэг Neon Max-тэй тийм пүүзэр үе хүмүүс мэдэндээ Vistock-ийн нэг өвөө хөсөл авч 70,000 төгрөг авч ирсэн. Тэгэл ориг пүүз сонирхолж эхэлчихсэн. Нөгөө пүүзний зургийг авч тавина гэдэг бол хизэж тухайд тэр хүний санаанд байдгүй байсан л та. Магадгүй зураг авах туртай пүүзний зургийг их гоё авмаа тавьсан чинь хүмүүс аймаг сонирхоод энийгээ зарчааж марна. Тэгэхэд нөгөө пүүз мө зарна гэж юурээс ойлгодог. Зүгээр цуглуулъя гэж боддог гэсэн. Монголын пүүзний соёлд ингээд агаар оруулъя гэдэг үндсэн дээр К50 пүүзний төлөв нээсэн.
хуучин пүүзийн авангуудаа ойж моёод телевизч мэл байдаг, пүүзний ченж менжүүд байдаг гэсэн шүү дээ. Тэгээ маф шиг юм болдог гэсэн. Баг тойрогоос хүн ирж 4-5 болоо ирснэ. Тэгнээс нь пүүз авч мавснаа уут мод шаруутал систем уцаж авч мод. Тэгээ айгүй их тэгээ пүүзээ сольж өмсдөг. Ирвч одоо яагааш тэгдэг гэсэн пүүзээ томдуулж өмснө. 3-4 уловч давхарлаад гэснээ хилийн ингэж задлснаа дотор номс чихч өмсөд юм бамбарл пүүз өмсдөг байсан. Ээж аав намайг нэг удаа баярлуулад Air Jordan 13-ыг тэр үед гарч ирж ирсэн нөгөө Галтай Данкин гэдэг тэр хоёрыг л надаа нэг хөрцмөр хагастай томдуулаад авч өгч ирсэн л бараг тэгээд 2 жил гарan өмсөж явсан да. Япон явах гээд одоогоос нэг 15-16 жил өмнө да. Нэг пүүз хороолоос авчихсан. Японд очиод нөгөөдхнийхээ арьсмарыг үзчих 46 арьсмар байсан. Би бол нэг 42 хагасч 42 өмсдөг. Нөгөө 46 арьсмараа өмсөөл ингээл яваад болгоол яваад тест 2009 он ажил хийж чадахгүй болчиход нэлээд бүр өлсөөд цангаад хэцүү болсон үедээ за Монгол руу ямар нэг юм хий та гэд. Тэгээ тэр үед анх пүүз аваад эхлээд тэгээ зарж эхэлсэн. Оюутан болж орж ирэл баг худалчин баг хагас бүтэнсэн болгонд л Виставкаар нэг иргэн UB Mart дотроос байдаг байсан. Хорооллын 2-3 лангуунууд байдаг байсан. Тэдгээр чи ерөөсөө баг хагас бүтэнсэн болгонд л авахгүй мөртлөө явж үздэг. Би ч бол өөрөө уулуурхан геологи, геофизикийн хайгуулын инженер мэргэжилтэй цалинтай болоод те боломжтой болоод сард нэг пүүз ингэж авч явсаар байгаа. Миний ойр тойрныхон цагтаг болоод тэгсээр байгаад ингээд одоо юм зүгээр мэрэгчлээ маань шал өөр болоод ингээд пүүзний ертөнц рүү яваа орцсон. Би анх пүүз цуглуулгахдаа бол Jordan 1-ээс 23 хүртэл цуглуулыг хийдэг. Юутай цуглуулж эхэлсэн. Тэг чинь бол бас амар оюутнууд бол аюу мөнгө төгрөгтэй цаг цав дээр пүүз чинь очин бол дийлгүүрт бас байхгүй биднес чинь очиж пүүз авдсан шүү дээ Америкт чинь оройжонгоо нойргоо хонж очилж иж авчихсан пүүзнүүд зарим нь ч тэгээд алга болоо зарим нь ч одоо яасан хүмүүс гал 80-аад л юм байна уу. Кайф нь юу гэдэг юм бэ гэхлээр нөгөө хүмүүс бол өмсөхгүй цуглуулт юм лээ. Би бол өмсдөг өөртөө таалагдсан гоё цэвэрхэн пүүзтэй явж яхад бол кайфтай байдаг шүү. Өмсөд явах л кайфтай байдаг. Одоо бол яг яаж авдаг вэ гэхлээр гадаад явахаараа пүүз авдаг. Чи ямаг хин гэдгийг чинь мэдэхгүй гэхдээ чиний пүүзэр чинь бүр хотоороо таньдаг. Одоо хаавс микрийн тэр ихэд нэрийг мэдэхгүй мөртлөө нөгөө Air Max-та тэр гээл тэгүнгууд нөгөө пүүз нь хотоо ярим нөгөө пүүз нь Улаанбаатарууд ганцхан ширхэг байдаг ч юм уу те эсвэл яг тэр өнгө нь ганцхан ширхэг байдаг. Тэгээл ерөөсөө нэг тэгж айхтар мэддэг. Пүүзээ сольж өмсдөг хоорондоо 8 альцдаг барьдаг энэ юмнууд ч юм бол тэгэл тэр үе хэсэгтэй байхгүй. Яг пүүзийн соёл тэгжил Монгол анхаарч ирчихсэн. Michael Jordan-ы Air Jordan л өмсөж явах юм бол тэр хүүхд бол маш гангандаа тооцогдчихсэн. Бидний үеийнх бол яг 96 97 Данкны пүүзнүүд анх гарч ирж байсан. Манай рэпер миний хоороо цэцээ бол энэ Монголын залуучууд ингээд түүхэхт бол үнэхээр том одоо нөлөө үзүүлж чадсан өөрөө жинхэнэ инфлюенсер гэдэг утгаараа миний пүүзгээ дуун байна те дуун чит болсон өөрөө цуглуулга энэ төр бас гоё байсан. Тэгээд бид тэр ихнээ нэг хитэн цуглаанууд хийж хахад цэцэг дуугийн сонсохгүй цэцээдээ зураг авах гэж л залуучууд ирж байгаа шүү дээ. Тэрнээс нөгөө цуглаан гэдэг юм чинь бас ихэндээ сайн мэдэхгүй. Тэр нь яагаад миний пүүз гэдэг дуу гаргаж болохгүй гэж яг өөрөө тэгээд пүүзний тухай сайн мэддэг. Тэр үед яг тийм болдог байсан гэдгийг мэддэг хүмүүс байгаа байх гэж одоо тэгээд анхны дууг гаргаад нөгөө дуун ч амир явж муугаа. Тэгэхээр клип хийчихсэн. Тэгээд тэн дээр байгаа пүүзнүүд чинь Nike руулахын пүүзнүүд байж байгаа шүү. Пүүз ороо. Бодлчуудын дэлхийн дээр хоёр зам цамаагүй пүүз байхад гол пүүзний асуудал дээр үүсэх болж байгаа. Цаат чинь тэр сүүлд хийсэн тоглолтын дээрээ тэр тааснаас ингээд баахан пүүзнүүдэд унжуулсан тэр декорац центр бол бүр асал гоё сэтгэж байгаа байхгүй. Чигдэр миний пүүз. Пүүз яс миний пүүз. Агуу чичний пүүз надад дээрээс. Яшчихгүй миний пүүз хоорхон худалчуудын Адив дансаа дээр нөгөө ингээд баахан пүүзнүүд унжидсан байдаг. Тэгээ яг хойноос нь ингэж боож байгаа пүүз унжуулээ. Тэгвэл бас хүмүүст гоё санагдах байх гэдэг. Тэгээд баахан пүүзнүүдээ хуйж агаад тэгээ унгааж хүмүүст гоё санагдсан юм шиг л. Тэгээ бас 2-3 пүүз алга болсон гэж. 90-ад онд одоо манай Камертонохон тэр үеийн бас гоё загвар шон кемпийн пүүз мөз өмсөөл тоглолтын дээр ингэжсэн тайзан дээр гарч ирсэн тохиолдлууд бол байдаг. Гэхдээ тийм нөгөө нийтлэг байгаагүй байхгүй. Миний амьдрал хамгийн чухал байсан хизээч намайг алдуулж байгаагүй. Намайг зөв явуулж исэн ганц юм бол пүүзлэгч боддог. Би цуглуулагч хийхээсээ илүү
зарах тал дээр арай илүү мэргэсэн юм бол гэж өөрийгөө боддог. Идэх гээд амьдраад байна уу, амьдрах гээд идэд байна уу гэдэг шиг ингээд пүүз цуглуулах гээд амьдраад байт юм уу гэсэн аягтал ер нь бол цалингийнхаа ихэнх хувь нь бол пүүзэнд зориулж ингээд пүүз аваад цуглуулад амьдарч ирсэн юм шиг байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын нөлөө бүхий салбарт гарч дэлхийн нийт эдийн засгийн хувьд томоохон шалгууртай нүүр тулсан. Гэсэн ч дэлхийн пүүзний зах зээл жил ирэх бүр 3-аас 5 тэрбум доллараар хэлсээр байгаа гэсэн сонирхолтой статистик баримт гарсан байна. Өнгөрсөн 2020 онд дэлхийн пүүзний зах зээл 79 тэрбум доллараар үнэлэгдэж байсан бол 2026 онд энэ тоо 120 тэрбумыг давна гэсэн тамгийг олон улсын судалгааны байгууллагууд гаргаад байна. Пүүзний зах зээлийн энэ өсрөнгийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл нь Азийн бүсийн орнуудын худалдан авалт болоод пүүз хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой юм. Сникер цуглуулдаг хүмүүсийг би бас 90% аяуг сайн мэддэг. Тэр сникерийг цуглуулах тэр зорилго нь өөрөө тэр хүнийг бас хөдөлдөг байж магадгүй бах. Тэгэхээр 10 хэдэн жил зөвхөн энийг хийгээд тэгээд амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч ийн гэдэг бол энэ бол сайхан зүйл гэж бодож байна. Онлайн дэлгүүр ажилладаг хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг ингээ олж өгөх бас миний бас нэг аж аргал юм болоо те. Нөгөө хүнээс баярлуулж байгаа. Надад итгэж байгаа байхгүй. Энэ хүн олж чад нэг тэр хандлага надад их таалагддаг л та. Өмсөжсэн пүүз мөн салаад хөтлөн солонд өгөөд шар цав маатай илүү гаргаад нааж өгчээсэн. Тэгээд би яавал сэрхэн болох вэ гэдээ ингээ хараад өөрөө оролдож үзсэн. YouTube-с бичлэг үзээд. Тэгээд ер нь 2014 онд засвараа нээж эхэлсэн. Тэгээд Америкс пүүз оруулж иж бас хуваараа зардаг байсан. Оруулж ирсэн пүүзээ засаж зардаг байсан. Пүүзтэй холбоотой арчилгааны талаар бүх юм манай дээр байгаа да. Монголд яг ингээд касмын нэвтэрснээр хүмүүсээ яг өөрийнх нь хүсдэг төрлийн пүүзийг нь яг бий болгоход илүү зорьсон. Одоохондоо бол зөвхөн зурж байгаа ч гэсэн сүүл рүүгээ өнгө материалыг өөрчилдөг, бүр тийм материал дээр тулгуурлаж ажилладаг болно. Кастом хийхэд хамгийн тохиромжтой пүүз нь Air Force гэдэг нь пүүз байгаа. Материалын хувьд тэгээ загвар хэлбэр хэмжээний хувьд талбай нь гоё өргөн том будагны шингэц аягүй сайн байдаг. Тэгээ энэ пүүзэн дээр бас хүмүүс хамгийн их кастом хийлэгдэг. 2000 загвар байдаг шүү дээ Air Force дээр. Тэгээ бүх загвар дээр нь хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Альва юмны соёл бол чи яг л тэр чанартай оригинал гэж ярьдаг энэ юм л хэрэглэх ёстой тийм. Англи хэлээр бол authentic гэж байна. Эсвэл fake гэж байна. Энэ дундуур нь гэж юусэн байхгүй. Олон пүүзтэй байх сонирн биш. Чамд байгаа пүүз чинь яг л албан ёсны жинхэнэ загварнд л байх хэрэгтэй. Тэгээд хуурамч юм чинь тэгээд юу насгүй шүү дээ. Тэгээд өөрөө энэ азар тэгж нэг хуурамч нэг хүмүүс үзээгүй те. Копи пүүз нь болохоор миний бодлоор зүгээр л ингээл яг гаднах харагдцын дуурайгаа л хийдсэн байдаг юм шиг байна. Одоо жишээ саксны пүүзэн дээр болохоор ингээд бүх технологиудыг оруулсан байдаг болохоор ямар нэгэн бэртлээс хамгаалдаг ч юм уу те. Нөгөө пүүзнүүдээс айгүй их ялгаатай байгаа. Нөгөө өөрийнхөө мөнгийг зарцуулаад өөртөө ингээд хөрөнгө оруулалт хийж байгаа бол яг оргийн авчих юм бол энэ яг хөрөнгө оруулалт болоод ингээд байж ид. Тэгээ гаднаас харахад өргөтэйгөө төсдөөдсөн. Идэлгээ өмсөл хүний хүл дэвтэйхэн байгаа байдал тэр бүгдээрээ шаал өөр байдаг. Хоёр ориг копи пүүз авахын оронд нэг чанартай ориг пүүз авч чад нэлээд жил доотлно. 3-4 жил бол чирч нэ. Монголчууд идэхээр бол ориг пүүз бол чулуу шүү дээ. Пүүзийг бид нэг баталгаажуулаад ингээд хацнаадаг болгож байна. Энийг жишээ нь бид нар өөрсдөө хийхгүй. Бид нар өөр дахиад нэг студиэр дамжуулаад ингэж хийлээдэг. Анх бид нар чинь яаж ориг пүүзээ ориг гэж баталдаг гэсэн юм гэхээр хэрвээ хуйлах байх юм бол танд 10 дахин нуглаад өгнө гэж хэлдэг гэсэн юм баггүй. Тэгэхээр одоо чинь сая төгрөгийн пүүз авах юм бол
10 сая төгрөг буцааж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгж хэлэхээр хүн за ерөөхдөө л итгэдэг. Пүүз болгон төгс байдаг байхгүй. Хоёр хөлийн пүүз шүү дээ, тий. Хоёулаа бүр яг таг адилхан байна. Хилээж байдаггүй. Машин тоног төхөөрөмжөөр хийхгүй ба шүү. Хүн хийж байгаа болохоор ямарваа нэгэн байдлаар заавал нэг алдаа гардаг байхгүй. Цавны төрхөлт зарим нь илүү гарсан, доош орсон. Өмнө захиалж байгаагүй хүмүүс орж ирэхэд бас нэг жоохон тайлбарлаж өгөх нэг тийм юу гардаг. Nike пүүзний одоо хөгжилд ховсол хийсэн пүүз бол юм Hyper Adapt гэдэг пүүз байгаа. За өмнө нь болохоор автоматар өгдөг пүүзнүүд Air Mag гарч ирсэн. Тэр нь болохоор special edition учраас маш цөөн тоогаар гардаг те. Энэ нь болохоор маш олон хүмүүсд general release гэж гарсан загваралтай. Тэгээ өөрөө автоматар өгдөг Рональдо байна. Энэ пүүзийг өмсөжсэн тэгээ сурчижсэн. Тэр даруй энэ пүүзний үн маш хурдан өссөн. Хүн болгон энэ пүүзийг авахыг хүссэн. Very cool. I think it's crazy. I think it's spectacular. The Nike dude. Тоглолтын дээр сонгож өмсдөг пүүз бол Kobe. Ер нь бол Kobe-гийн пүүзнүүдийг багасаа өмсөд одоо болтол өмсөд ирнэ явж байгаа. Өөр брендийн пүүзнүүдийг өмсөж тоглож үзэж байгаагүй. Kobe-гийн пүүз хөлд мэдээж маш эвтэйхэн. Тоглолтын дээр зууралт маш сайн байдаг. Хөнгөн одоо гүүхэд бол мэдээж хөнгөн пүүз хамгийн чухал. Тэр даваа талуудыг ер нь харж сонгодог байгаа пүүзээ. Миний шагаа жоохон бэрхтэлтэй. Шагааны хамгаалалт нэг том хамгаалалт зүйтэй. Тэрэн дээр болохоор түрүүтэй пүүз тэртэй байгаа гэдэг. Тэгэхээр яг лоу пүүз сонгоод яг ер нь бол хөвтлэн түрүүгүй пүүзнээ сонгож өмсдөг байна. Миний өөрийн стайл гэх юм бол скейтбордны тийм сникер талтай. Нэг хоёр яг сникерээ байнга давтаж авч өмсдөг. Одоо нэг завгаараас нь ч юм уу те. Би ер нь бол дандаа л Nike Jordan-гийн пүүз өмсдөг. Өмсөх тийм гоё жимгэр байдаг. Одоо хүмүүс ихэнх хувь нь бол Jordan 11-ийг амар өмсдөг юм гоё гэдэг. Тэгэхээр 11 10 бол их үл гэдэг. Сакс макс тоглоход бол 10 гоё гэдэг. 16 бас гоё. Тэгэхээр 20 гоё. Nike-гийн ер нь хөнгөн кейтнүүд ч юм уу, running man ч юм уу тиймэрхүү кейтнүүд яг өдөр тутамдаа өмсдөг. Хоцныхаа өнгөтэй нэг дагуу нэг тиймэрхүү л нэг хар бараан ч юм уу тэгэл өмсөд явчихсан. Одоо Boyz II Men-ийн таксидон дээр Air Jordan 11 Concord гэдэг пүүз өмсөөл ингээд гарч ирж ирсэн. Өөрөө яг ингээд пүүз сонирхдаг юм болохоор хурмын дээрээ хүртэл ингээд яг Air Jordan 11 Concord өмссөн таксидон дээр айгүй гоё харагддаг болохоор Миний лангуун дээр хаавс 20 жилийн өмнөх пүүзүүд байж байгаа шүү дээ. Миний зүгээр хөгжил дэвшлийн ер нь их үед байсан бол сүүлч гэсэн би энийг ярьж л байх хэрэгтэй байхгүй. За энэ тэдэн хонд нэг ийм пүүз байсан шүү. Манай монголчууд бол ерөнхийдөө энэ босайт пүүзэнд бол амар туртай. Яг тэгэхээр цагуурын нөхцөл одоо хавар намар зарим нь үүлж хөмсчдэг. Манай сагс мөнгөний тамирчдын хувьд бол тоглолтын пүүзний насжилт бол ер нь янз янз. Би бол яг тоглолтын дээр нэг пүүзээ нэг үлрэл өмснө. Бэлтгэлээр бас өөр нэг пүүзээ нэг үлрэл өмснө ч гэдэг юм аа. Яг тиймэрхүү маягаар явдаг. Нэг үлрэлдээ бол нэг пүүзийг бол ерөөхдөө яг эхнээс нь өмсөд дуусна дуусла өмсөд тэгээ ерөөхдөө насжилтанд дуусчихна гэж ойлгож болох юм. Lakers зориулаад Kobe LeBron James хоёрын каст мэдсэн мэн онцлог гэх юм бол хүмүүсийн маань хамгийн туртай каст нь Great Wave гэдэг. Тэр wave-ийг давалгааг хүмүүс хийлгэх айгүйх туртай байдаг. Эмэгтэйчүүд маань хөвчлээ ирвэхээ цэцэгний каст нь нэлээд туртай байд юм байлээ. Эмэгтэй хүмүүс гэх юм бол сагсан бөмбөгийн тамирчин ч юм уу тэрийгэ зурулах айгүй хүсэлтэй байдаг. Цагаан Jordan гэл өөр өнгөнд хувиргадаг ч юм уу өөрсдийнхөө тийм никнеймийг ч юм уу бичүүлэх айгүй сонирхолтой. 2001 онд гарсан Duncan гэдэг пүүз байгаа. За энд бол ганц маралдаг асуудал гэвэл энэ хойтлын памп үүс ингээ бодордог аяартай байхгүй энэ бол. За энэ дээр жишээлбэл энэ уулыг бол зүгээр аваад салгаад наа чинь энэнийг бол ямар ч янзлах арга байхгүй ингээд 2001 оноос 20 жил хадгалагдсан тий. Хаана яаж хадгалалтаас болоод бодорсон байгаа. Энийг бол манай дээр ингээд үүс пампаар нь бид өөрсдөө явж урдаас яв захиалгаа
юм уу захиалж авчирч сольж өгдөг байгаа. Одоо энэ бол ямар ч асуудалгүй солилцсон байгаа байхгүй. Монгол мөнгөөр бол зарагдахад бол 3 сая төгрөг чөлөөтэй зарагдахаар байгаа. Анх бол зөвхөн хөлтөрөөс бол $200 бол бодлоонд гарч ирсэн пүүз байхгүй. Зарим нэг тэгдэг байхгүй нөгөө пүүз чинь тэгсэн гэсэн. Яач вэ гэсэн чинь угаах гад тавьсан байсан чи ихнэр бүр автомат тэгээд цаг 30 минут эргүүлсэн байл. Тэгээд нөгөөдг нь нэгэн голч одоо яах юм бэ? Салаад унчна үстэй. Ямар ч өрөг пүүзийг угаалгын машинд бол хийхэд бол насжилт нь бол ерөнхийдөө багаснаа л гэсэн үг зэ. Хичнээн сайн цавуугаар цавуудсан байлаа ч гэсэн хав олуулсан тэгээд цаг 30 минут эргэлэхэд нь шүү дээ. Энэ цав бол салдаг байхгүй. Пүүзэнд нь асуудал гарах юм бол наалтан бод бити хийгээрээ пүүзээ харьдаг пүүзэнтэй угаалгын машинд бас бити угаараа л гэж захимаар байна да. Нөгөө хүн амьдардггүй агаар сэлгдэггүй газар пүүснүүд авчих юм бол тэд нар чинь бас сэлгдээд зүг зүгээр өмсөөгүй байж байгаа л ингээд муутсан тохиолдол бол харагддаг. Одоогоос 2 жилийн өмнө дэлхийн спорт хувцсны хамгийн том брэндүүдийн нэг бол Nike компани Tell Your Story Which Shows буюу өөрийн түүхээ пүүзээр өгүүлэлттэй төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслөөр Батмөнхийн Тэмүүлэн гих Монгол залуу Nike компанитай хамтарч ажиллах 38 хүний нэгээр шалгарч чадсан юм. Дэлхийн өнцөг булан бүрээс мянган залуус оролцсон уг төсөлд өөрийн түүх, үзэл бодол, зорилгоороо ялгарч чадсан түүний хувьд Nike Air Max 1 пүүзийг сонгож мөнгө загварыг нь шинжилэн худалдаанд гаргаж байсан. Тэрээр өөрийн бадарчид пүүснийхээ талаар хэлэхдээ бадарчид нь хизээж хөвчөрдөггүй, бууж өгдөггүй, тууштай зүтгэдэг, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлдэг, орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхдаг залууст зориулсан талархал юм. Цэвэр илэг нь тал нутгийн гадаргууг мэдрэгдүүлэх, улаан нь явсан жим болгоноод хамгаалж байх, цэнхэр нь хөх тэнгэрийг илэрхийлнэ. Тэг 1 10 нь миний хүүхдүүдийн төрсөн өдрүүд. Харин Nike Air Max 1 загварыг сонгох болсон нь энэ пүүс нь өөрөө пүүсний ертөнцид шинэ нээлт авчирсан өв юм хэмээн хэлж байжээ. Air Max 1 дээр манай Бадарчин гэл загвар гарсан шүү дээ. Америкт байгаа манай залууийг л энэ бол эхлэл. Сникерийн хувьд ярих юм бол мэдээж level up хийх хэрэгтэй. Ямар нэгэн брэнд зоригтой алхмаар өөрийн сникерийг хийж эхлэх хэрэгтэй. Мэдээж энэ нь шууд амжилттай болохгүй байх. Гэхдээ анхны хийж чадсан хүн тэгээд тэр сникер магадгүй гараад хүн өмсөд хэрэглэх байх. Яг Монгол хүний дизайныг гаргасан сникер магадгүй 5-10 жилийн дотор гарахыг бол үгүйсэхгүй. Nike брэндтэй ч Монгол залуу хамтраал Монгол одоо шингэсэн ийм пүүз хүртэл гарцсан байгаа тохиолдолд би бол тэрийг үгүйсэж бодохгүй. Сникер шүү зөвхөн. Гутлнуудыг бол монголчууд хийж байгаа, өмсөж хэрэглэж байгаа. Бадарчнаас хойш дараагийн боломжууд гарах байх тэгэхээр би бол Монгол үндэсний шинжийг оруулсан тийм аль нэг компани хийх байлгүй дээ. Би бол Adidas магадгүй гэж бодсон шүү дээ. Adidas арай илүү хайрцаасаа гарч идэх тахшиг санагдаад байдаг л дээ. Тэмүүлэнгээ залуугийн одоо зохиосон өнгө байгаа л да энэ. Үдэсний энэ хэсэг дээр бас бадарчд гэж бичгтэй. Монголчууд ерөнхийдөө нэлийн өмссөн байгаа. Энээс одоо хүртэл байна олоод өгөөч гээд. Одоо нийт байхгүй ч 10 хоногийн хугацаатай гарч ирсэн хамгийн сүүлд үлдсэн байсан энийг нь би бүр яаж өөртөө олж авсан гэж. Урдлагийнхан спортын тамирчид энэ төр маань их татагдж ороод энүүгээрээ бол пүүзэн соёл бол жинхэнэ ойлголтод тулцсан явж байгаа гэж бодож байгаа. Энэш цаашаа өшөө явах бах. Тэгээ энэ соёлыг бүгдэнд нь түгээхэд бол зөндөө олон хүчин чармайлт хэрэгтэй л дээ. Энэ дэлгүүрүүдийн хоорондын өөрчлөлтөө зөв өөрчлөлт өстэй шүү дээ. Нэгдэн нийлж ижил ер нь бол энэ Монголын пүүзний соёл илүү хөгжих юм болов гэж боддог. Тэрнээс дан ганцаараа мөнжи яваад энэ Монголын пүүзний хөгжлийг хурцгаад дэлхийн түвшинд ингэ бүтээн авч нэгжил байхгүй л гэж боддог шүү дээ. Аптемпо гэж аа онлайнаар гарлал бол бас 10 минут дотор дуусдаг болсон. Тэгэхээр энэ юуг харж хэлж байгаа нөхөр би ерөөдөө өвжи пүүжэл яг эргэж ирээд байна л гэж бодож байна. Мод гэдэг чинь бол бусдыг дуурайхыг хэлдэг байсан. Тэр тийм өмссөн чинь би өмсөх хэрэгтэй гэж хаадаг байсан те. А тэгвэл 90 оноос хойш бол нийгэм их олон өнгөтэй болж байна. Хүмүүс өнөөдөр мод гэдгийг бол нөгөө бусдаа ижилхэн байх биш. Бусдаас ялгарах, өөрийнхөө мөн чанарыг харуулах, өөрийнхөө дүр төрхийг, өөрийнхөө хэлбэрийг олох тийм ээ. Бусдаас ялгарах гэсэн эрмэлзлээр илүү тодруулж эхэлж байгаа. Бидний амьдралын онцлог интерес шалтгаалууд бол нэг тийм л хүнд хувцалтай байсан. Өнгөн ч гэсэн гэр хар бараанд доо тийм ээ. За гутал хувцас гэтэл одоо чанартай гэдэг одоо зузаан арьсан гутал энэ төрийг айдаг байлаа шээ. Эсвэл гутал
ч гэсэн бас энгийн хар бар өнгөтэй. Ер нь хар саард өнгө харагддаг байсан. Өнөөдөр бол их гэрэл гэгээтэй өнгөийг сонгож байна тийм ээ. Залуучууд их ч өнөөдөр урд нь бол одоо пүүз ихтлийг зузаан арсан тийм пүүзүүд өмсдөг байсан бол төрөөтэй майхтар ахдаг пүүзүүд өмсдөг байсан бол өнөөдөр удирлаа тааруулаад тийм ээ. Илүү хөнгөн олон хөнгөн гялдсан өнгөтэй үзүмжтэй тийм рүү тэмүүлж байна л да тийм. Тэгэхээр энэ бас бидний үзэл бодол бидний бас таашаал өөрчлөгдөж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Hey!